UFC lightweight champion Islam Makhachev truly is unbreakable. UFC 311 болох гэж та бүхэн хоног тоолон хүлээж байна уу? Тэгвэл цаа чин дэлхийн том холбоо болох One Championship Монгол бөхчүүд дэвжээг нь эзэрхийлж байсан арлын Японы Гладиатор холбоонд Монгол тулаач жинхэнэ цаа чин түүмэр тавьж байна. Яг тодорхой өдрийг хэлж мэдэхгүй ч тун ойрын хугацаанд Монгол аваргууд дэлхийн өнцөг болон бүрт байгаа том холбоонуудад нэрээ цурайт болоход ердөө ийм жаахан л үлдчихэд байна. Учир юу вэ гэхээр дэлхийн өнцөг болон бүрт биднийг мэддэг болсон байна. Монгол гэсэн нэрийг өрсөлдөгчн сонсмогцоо биеийнх нь арьсан биржидэг болж. Тэгвэл Баатар хүүгийн инх оргил Бат Эрдэнийн шинэ Баатар, Болдбаатарын Отхон Баатар нар хоронд орохоос өмнө өрсөлдөгчийнхөө сэтгэл зүг нь өхүүлээд хоронд орсныхан дараа бие махбодыг нь хүн цохилтоор унтуулсан. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт монголчууд бидний бахыг хангасан үнэхээр аимшигтай 7 хоног болж өнгөрлөө. Харин миний хувьд гар утсаа ивтцээ. Камерг бас. Та нарт юу болсныг харуулах уу? Яартай. Өөрхий. Энэ уцыг аваад хитгэн сар л болсон штэ. Уцаа уурхаар авч ороод зүнхэн тийгээд өнгөн тэргийнхээ ачаан дээр нь тавьсан байсан чинь надад нэг трак зам тавьж өгсөн том машин. Хажуугаар нь зурж гараад явж хахад л дөргөөнд л миний цүнх унсан юм шиг байгаа ард. Тэгэл яг ард явж исэн нөгөө трак чинь цүнхэнтэй бүр гараад байхгүй. Цүнхэн дотор байсан миний уураг, хоол, амттан. За тэд нар ч яг. Хамгийн гол нь энэ утасныхаа камераар бичлэг хийдэг байсан. Тэгээ байхгүй. Тэгээд шинэ утас захиалаад өнөөдөр цаа хүлээж аваа шууд бичлэгтэй ороод байж цаг хугацаанд сайхан таарлаа. За тэгээ гар утсаа гамбир болтлоо дайруулаад сэтгэл санаа жоохон тиймэрхүү байсан ч гэсэн энэ гурван тулаачаа гайхалтай тулааныг үзээд жинхэнэ юу вэ? Симбит босоод ирлээ. Заявч гэсэн тулааны тасархай реакшн видео эхлэхээс өмнө та бүхэн Монгол дахь цорын ганц тулааны спортын чиглэлээр контент бэлтгэдэг Oki MMA суугтаа subscribe дарж нэг дээрээ учир юу гэхээр 2025 онд хэдүүлээ 100,000 болох зорилго тавьсан байгаа. За 100,000 болсны дараа гой хийх ажлууд ингээд дараа араасаа жагссан байгаад байна. Everybody he touches just goes night night. Sweet dreams from the West Coast, one of the biggest nights of the year. За ингээ эхний тулаан манай Монгол улсын тулаанч Бат Эрдэнийн шинэ Баатар гэдэг залуу байна. За холимог тулааны рекорд 3 тэг гэсэн үзүүлэлттэй. Одоогийн байдлаар нэг ч ялагдaltaгүй яваа ийм залуу байна. За Гладиатор холбоонд хийж байгаа хамгийн анхны тулаан. За хэрвээ та бүхэн мэдэх бол манай Монгол улсаас одоо UFC холбоонд тулдж байгаа Нэм жаргал гэдэг залуу Гладиатор холбоонд аваргын бүсийг бол эзэмшдэг. За тэгэхээр аваргын бүсийг эзэмшихээс гадна хамгийн хурдан нокаут буюу 0.7 секундэд өрсөлдөгчөө цохиж унгаасан ийм үзүүлэлтийг Нэм жаргал бас эзэмшдэг. За тэрийг эрэж тэр цаашаа шууд UFC холбоо руу тоглоод ингээм амжилт нөхцөд маш хурдан явж байгаа галзуу залуу. Эхний тулаанаа сая хийдхэн сар өмнө хийсэн. За тэрний Нэм жаргалын араас Нэм жаргалын ширийг хатахаар Монгол тулаачид Гладиатор холбоонд дахиад ирсэн байна. За Бат Эрдэнийн шинэ Баатар гэдэг залуу. За бэлтгэл гоё байна. Би за шивээс бүр гоё харагдаж байна. Би өөрөө шивээс нь бас их дуртай. За ингээд түүний өрсөлдөгч Кай Йошида Япон улсын тулаанч 1999 онд төрсөн. За MMA рекорд 6 тэг гэсэн амжилттай. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол Монгол тулаанч, Япон тулаанч хоёулаа ямар ч ялагдaltaгүй супер хоёр тулаанч хоёр талаасаа тулж байна. Япон тулаанч 6 тэг, Монгол тулаанч 3 тэг. Тэгэхээр ингээд энэ хоёр яг өсөж яваа хоёр чанга залуу учирсан байна. За магадгүй дараа нь өөр холбоонд ч юм уу те аваргын бүсний төлөө өөр өндөр шансны төлөө энэ хоёр дахиад таарч бүрэн магадaltaй. За Японы тулаанч Кай Йошидагийн хувьд за ихэнх 6 ялтынхаа 5 тулааныг бол яг энэ Гладиатор холбоонд хийсэн. Үнэхээр туршлагатай. Тэгэхээр яг одоо өөрийнхөө гэрт тулдж байгаагаас ялгаагүй ийм залуу байна.
Тэгэхээр ямар ч сандрал байхгүй туршлага их одоо сайн ийм залуу гэж хэлж болно. За тэгэхээр хоёр тулаачаа харъя. За манай Батэрдний Шинбаатар би бас өмнө харьцангуй тулааныг нь үзэж байгааг болохоор яг ямар стайлаар яаж тултгийг бас яг хэлж мэдэхгүй байна. Надад шивээс амар гоё харагдаж байна. Янзтай. За шууд торжих явсан. UFC холбооны нөгөө 61 кг-ийн формор авраг хууч авраг байжгаад бүсээ алдсан. Cody Garbrandt гэдэг залуу байдаг те. Амар гоё шивэстэй. Ингээл хүзүүнээс нь шивэс нь гараад ирсэн. Яг тэр залууг л санагдуулж байна. Шинбаатар гэдэг залуу. За ерөөдөө бол хоёул тулааны үн би бинийг бол хамаагүй судалсан байгаа. За тэгээд судалсан тактикийн дагуу явж байгаа байх. За 6 тик гэсэн үзүүлэлтээс бол тулааны тактик бол хэрэгжүүлж явж байгаа гэж бодож байна. За унгаасан. Сайд байрал хажуу талд нь гарсан байрлалыг авсан. За эндээс ямар давуу үйлдэлүүд хийх боломжтой вэ гэхээр за шууд одоо зүүн талын өвдгөө гидсэндээ хүрэн давуулаад фул байрлал аваад дээрэс нь тоглолтыг гарт авах боломжтой нэгдүгürt. За одоо тохоонд аваад гараадсан толгойг нь баруун тохоод аваад гараад ирсэн. Одоо гой тохоо өгөх боломжтой. Гэтэ Япон тамирч аягуулсан хамгаалаад байна. Аягуулсан мэдэрч байна. За нэгдүгээр үеэс ингээд барилдаад эхлэн гэдэг бол амар их энерги зарцуулж байгаа. 2 3 дугаар үе рүү бас тоглоход бол хин л их цуцаатаа тоглож магадгүй. За ард нь гарсан. Өө янзтай. Ямар гоё гарав. За одоо энэ дээрээс шууд хөл ямар гүн авцсан бэ наар та. Айгу гүн авсан. За бараг дууссан юм шүү. Япон тулаач наар та айгу тэнцэж байна. Кай Йошита. Яа гэтээ наар та хөнгөн чинь болохоор бүр яг яа хуалчгүй. Хөлөө түгччээд таазаараа түлхээд хүзүүгээ татчих юм бол бүр тэгэл шууд ухаалт л гэсэн ямар ч сонголт байх. Ай тавьсан яа. Ямар амар туршлагатай байна. Бас л галзуу шүү. Энэ байрлалаас гарын тавилдаг. За зүүн гарын гараа дахиад татсан. Хангуучээрэл татах хэрэгтэй. Эргээ гараад ирсэн. Ямар ухаалаг тулж байна хин. Ямар ухаалаг тулж байна. За боссон. За манай хүнээс нэлийн энерги гарсан байна. Хөлөрс хальтраад уучлаа. Энэ нөгөө дахиад авуу байдлыг манай Шинбаатар авсан. Тунгаан авраг бүс орлох тулаан дээр Марат Гафоров гэдэг орос залуутай яг рематч буюу хоёр дахь тулаан дээр яг ингэж хальтарч унаад барилдааныхын тактикт ороод араасаа боолгуулж байсан. Яг тэр санагдчихлаа. За энэс гарч хилжээ татах боломж байна. За гараа мэдээд хамгаалсан. Япон тулаач хамгаалсан. За манай хүн хүчилж байна. За давхар үзүүг нь уруулаад авсан. За давуу байралтай болсон. Одоо гараа давшуулаад татах хэрэгтэй. Тэр одоо хөлөөрөө толгойг давччихсан. Яа энэ нар тий гараа аваа хөл. Яа энэ нар хүчүүх зогсоохгүй юм. Энэ ахгүй. Йоо энэ хараа. Чи баруун үндсэн гарыг ингээд одоо гарт татах гад барьцсан. Тэгээд хүзүүг нь яг ингээд ард урдаас нь ингээд чок хийгээд бүдүүн гуяараа оосроод авчгаарч угаасаа энэ чи амар осолтой байхгүй те энэ хүл мэд чи өөр айгу хүчтэй том. За тэгээд түнх цаашаа чих чинь харин энэ удаан барьсан бол энэ чинь хүн алах байхгүй юу шүүгч харин айгу хурдан харж зогсоод чадлаа. Шүүгч ажиллаа маш сайн л нэгдүгürt. Хоёрдугаарт Монгол тулаанч Шинбаатар ямар галзуу гүйцэтгэл хийвэ. Яа. Арахгүй энэ ингэж удаан хөвтгөн арахгүй. Зарим шүүгчнэр нэг удаан хараад байдаг те. Сая бол айгүй хурдан зогсоосон. Энд чинь шууд хүний амь настаа яригдахаар айхтар тийм эрсдэлтэй аимшигтай боолт байлаа штэ. Хүнийг алж болохоор. За бэлтгэл сайн байна энэ залуу. Тулаандаа бол сэтгэл хангалуун бус байна. Энэ арда гаргаж байгаа реакшн. Аргагүй штэ. Монгол Батэрдний Шинбаатар гэдэг залуу ийм тулаа үзүүлээд байгаа учраас үнэхээр Монгол тулаанчд бол одоо дэлхийд бол яг л нэртэй хэн болгоны мэддэл болж байна. Монгол гэхээр тийштэй. Тим тулаанчд байдаг штэ. Одоо энэ тулааны салбарт бол бүгдээрээ мэдж байгаа. Монголын байр суурь статус бол ямар төвшөнд байгааг бол. За ямарчсан
Батэрдний шинэ баатартай баяр хүргэе. Тэр ардаа удааш усамжлахээс за гарын авах гээд байсныг Япон тамирчин бол Япон тулаанч мэдсэн. За гараа хамгаалсан. Тэгтэн шууд зөрөөд толгой нь хөлнийх нь голоор ороод ирсэн. За энэ ардаа шууд ингээд яа энэ бүдүүн гоёар ингээд авчичаар тэр ардаа зүүн гар яач чадахгүй байхгүй. Яа энэ аюултай. Болдбаатарын Отхон Баатар гэдэг залуу байна. За түүний өрсөлдөгч Япон залуу, Япон тамирчин айгуу туршлагатай. За энэ Отхон Баатар гэдэг залуу маань бас ялагдaltaгүй явж байгаа. За бүсийг нь харуулж байна. За хүндэтгэлээ. За энэ бүсийг л одоо авах хүсэл зоригол гүйцэлдүүлэлт юмштэй залуу минь. Дулааныхаа тайлбарт эргээд оръё. За Отхон Баатар гэдэг залуу. За 4 тиг гэсэн MMA рекордтой. За 4 ялалт нэг ч ялагдaltaгүй. Аваргын бүсний төлөөх тулаанд ингээд ялагдaltaгүй ороод ирнэ гэдэг бол айгүй том статус өндөр байгаа. Одоо айгүй хурдан өсөж дэвжиж байгааг нь шинж. За Отхон Баатар гэдэг залуу энэ жил 22 настай. За Баян Хонгор аймгийн залуу байна. За гэхдээ энэ Гладиатор холбооны рингэн дээр бол Монгол улсыг төлөөлж тулдж байгаа. Супер залуу. За тэрний өрсөлдөгч за Kento Ime гэсэн залуу байна. За адилхан шинэ залуу өсөж яваа тамирчин. Гэхдээ 25 настай. Манай хүнийг бодоод 3 насаар ах. Илүү туршлагатай олон тулаа хийсэн. Одоогийн байдлаар MMA рекорд 9 ялалт 2 ялалт гэсэн үзүүлэлттэй. Энэ бол яг холимог тулааны төрөлд бол маш өндөр сайн үзүүлэлт. За манай тулаанчийг бодвол харьцангуй илүү туршлагатайгаас гадна хэвтэй босоож игэж сайн гэж энэ залуугийн талаар би уншсан. За энэ Отхон Баатрын баруун зүүн ямар гоё ажиллаж байна. За энэ ардаа тулаан нэгэн судалсан байна. Шууд барилдах гэж үзэж байна. За манай хүний барилдааны хамгаалалт бол гоё байна. Аваргын бүсний төлөө ирж байгаа залуучууд бол угаасаа бэлтгэл тактик бол хансан л ирэхээс өөр ямар ч сонголт байхгүй. За ерөнхийдөө бол манай хүн шахаад чиглүүлээ явсан баруун зүүн өрөлт бол өрсөн, тоглолт бол гоё таарна. Айгу хурд үд. Энэ ардаа эргэлдэж өшгөлж байна. Чихний ард орж байна. За энэ ард дахиад эргэж байна. Ер нь бол давуу байгаагаа бол мэдрүүлж байна л да. Баруун зүүн. Ямар гоё савж байна. За Япон тулаанч бас зорьсонтой хүрж байна да. Манай хүнийг унгаачлаа. За гэхдээ барилдааны хамгаалалт бол янзи гой гараад ирлээ. Энэ шүү дээ. За эхний үед угаасаа хүч бэр бол хангалттай байгаа, энерги байгаа. Хуваарьж тоглохгүй бол хит их хүч гаргаж яж бас 2 3 дугаар үдээрээ суучих юм бол харамсалтай болно. Баруун зүүн ямар гоё явж байна. Үнэн галзуу. Эхний тулаан нэгдүгээр үед болсон. Хоёрт баруун шул явсан унгаас ардаа цохилт авсан. За манай мэдсэн шүү. Одоо ажиллах чинь. За яг энэ Kento Ime бол мэдрээд энэ тэ. За босоогоос бол энэ залуутай цохилцох юм бол унах юм байна. Хифтээр шилжүүлж үзэхгүй бол ер нь хэцүү юм. За энэ чинээс энэ байрлалаас бол за өвдгөөрөө тэр ардаа оруулаад ард нь гараад хүзүүнд боох мэх рүү дайрах боломжтой. Эсвэл шууд торончхаа зүүн гараараа чих рүү. Яг энэ чинь шүү дээ. За энэ айгүй тийм хортой ингээд шахачгаар нэгдүгээр хөдөлж болохгүй. Тэгээд гараараа тулаа босгохоор ингээд зүүн гар нь чих рүү орж ирээд ирүү хамрал руу орж ирээд ерөөсөө хөдөлгөж болохгүй айгүй тийм хэцүү. Урд нь л шилжиж босохгүй бол амар хортой цохилтуудыг аавна. За босоод ирсэн Япон тамирчин бас сайн байна. Тулаанч бол аваргын бүсний үзэж байгаа 2 тулаанч бол угаасаа л бэлтгэл бол ханаал орж ирж байгаа л да. Энэ арда бокс ямар гоё нэ шууд гаргаад баруун зүү явж байна. За гидсэнд орсон. За дахиад унсан. Гидсэнд цохилт авсан тэр ардаа. За одоо юу их нөө? Хөдөлгөөнтэй авах гээд олохдохгүй. Энэ чинь за дууссан. Эсэлтээ өрдөг. За түрүү чи эвгүй байрлал шилжсэн ардаа зүүн шахаад чихрүү. За яста нүдэ тас анччээ Япон тулаанч аргагүй штэ энэ ч одоо Отхон Баатрын зүүн гар ингэж нүүж очиод гарч байна. За өвдөг очсон. Ямар гоё тоглож байна.
Амар бэлтгэл тактик айгүй гоё орж ирсэн байт энэ. Тунгаан авраг бол бас сайн бэлдсэн биш үү? Тунгаан авраг гоё зөвлөж байгаа. Манай Монгол тулаанчдын өөрсдийнх нь уур чадвар гүйцэтгэл ийм байж штэ хараа. Ямар гоё тоглож байна. Энэ ярда бас жудогийн техник орж ирж шүү. Шууд хүл дэгээ тавиад орж ирж байна. За айгу давуу байралд орчлоо. Нөгөө авах гэдсэн давмгай байдал руугаа шилжээд орчлоо шүү. Кенто юм аа. За Отгонбаатар гэхдээ за зөрөөд иргэсэн. За энэ ардаа алдах үед энэ аюултай шүү. Яг энэ хөвтэй тулаанч хөвтөрөө шилжүүлэх гэдэг байгаа тулаанчд ардаа гарчгаар их аюултай. За гоё. Байрлалаасаа гараад ирсэн. Яа энэ тохоо мохоо ямар гоё өстө. Джон Джонсыг санагдуултал явж энэ ардаа. За зүүн. Өвчтөч урт янзын орж байна. За зүүн энэ ардаа. Яа за зугцсан энэ Кенто юмаа гэдэг тулаанч угаасаа ойлгож байна. Энэ зугцсан зөв сонголт энэ. Тэгэхгүй бол унах нь биш үү энэ айгүй унахгүй байхад айгүй хохирол оноо алдна. За эргэж баруунаар өшгөлж байна. Техник бол үнэхээр тулчжээ. Галидатор холбоонд бол за өвдөг аваад унснаа зүг аваад унчуу. За. Яа ийм байрлалаас энэ цохилт чинь одоо алан штэ. Шүүгцээ харж байгаа зогсохгүй бол зогсоосоо яа. Зүвний ардаа. Энэ ардаа чи бараг 4 минут орчим ингээд илүү давмгоо явчаад яг саяны энэ дээр нь гарсан байрлал дээрээс нь энэ гар хөл нь ямар ч одоо барилдааны тийм барьцанд биш шууд чөлөөтэй цогч байгаа учраас энэ амар хүчтэй цохилт очино. Гой залуу гарч ирж байгаа юм байна. Болдбаатарын Отгонбаатар. Энэ ардаа. Гидс рүү өвдөг ороод тэгээ баруунаар эрүү рүү оноод унгацсан мэт. Тэр ардаа. Яг энэ байрлалаас энэ хүчтэй савлтууд идэх чинь зүгээр л чи ингээд хэдэн 100 кг-аар л энэ хүний толгоор руу очиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ салгасан зөвлөлтөө. Бурхан минь гээл дээш хараа хөвчих шүү гэнэ. Тэгээд манай 3 дахь тулаан яг энэ Драгон холбоонд болсон Чагнад оржийн Аги сүрэн гэдэг залуу тулалдсан 66 кг-ийн аврагын бүсний төлөө Солонгосын тулаанч Jay Hyuk Bang гэдэг залуутай тулалдсан. За гэхдээ тулаан 3 үеийн турш үргэлжилж шүүгчдийн саналаар манай хүн ялагдсан. За ингээд direction их сүүлийн тулаан зөв цагта мэдэрч нөгөө тулаан чинь тайп хийхгүй ингээ гүрийгээ байгаадах юм бол ингээд мөр нь эргээ гараад ирдэг байхгүй нарх гэ. Яа. Яг ингэж гүрийж ялагд өгөхгүй байж байгаад ингээд мөрөөр нь мултарч гарч ирээд айгүй хүнд бэртэл авсан тулаанчд айгүй их байдаг. Яг иймэрхүү юм үзэхээр бас нүд талтараад эвгүй байт юм аа. Нэг муухай эвгүй мэдрэмж аваад байдээ. Тэгээ манай чирч хүчтэй буцаад ирсэн. Ямар ч асуудалгүй. За ингээд ийм 3 тулаан болсон байна. Хамтдаа энэ тулааныг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд та бүхэн тулааны спортын чиглэлээр контент бэлтгэдэг Oki MMA суугтаа subscribe дарж нэг дээрээ тулааныхаа спортыг дэмжиж Монгол улстай хөгжүүлэхийн тулд за энэ сууг бас хөгжих нь айгүй том давуу талтай шүү. За тэгээ 2025 онд хэдүүлээ 100 Монголоо болох зорилттой гэсэн. Ингээд та бүхэн сайхан амарцгаагаарай. Бай.